Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг тоомлог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Ирантай яриа хэлцээ үргэлжлүүлж болно гэсэн мэдээллийг Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлаганд хэлсэн байна. За өөрөөр хэлбэл яриа хэлцээ цаашид үргэлжлэх боломжтой гэсэн найдварыг энэ хэлсэн үгээрээ тэрээр төрүүлсэн байна. За тэрээр хэлэхдээ та нар тэнд Исламабадад үлдэх хэрэгтэй учир нь дараагийн 2 өдрийн хугацаанд ямар нэгэн зүйл болж магадгүй бид тийшээ очих хандлагатай байна гэсэн ийм үгийг хэлсэн байна. За түүний хэлсэн үг нь бас онцлогтой цаг үед болж байгаа. За Америкийн нэгдсэн улсын цэргийн зүгээс бол тус одоо ормосын хоолойд хаалтын үйл ажиллагаа, ормосын хоолойг хаах үйл ажиллагаа явуулж байгаа. За эхний 24 цагийн дотор Ираны бомбтууд болон эргийн бүс нутагт Америкийн нэгдсэн улсын энэхүү хэрэгжүүлсэн арга хэмжээгээр дамжин ямар ч хөлөг онгоц өнгөрөөгөө гэсэн мэдээллийг хийсэнтэй холбоотой. За энэхүү одоо нөхцөл байдалтай холбогдуулан зогсон байдал бий болсон. За өөрөөр хэлбэл эх 7 хоногт дуусах 2-7 хоногийн гал зогсоох хэлэлцээтэй холбогдуулан зогсон байдал тодорхойгүй байдлыг бий болгосон. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол энэ мэдээллийг хийж байгаа. За Ираны талын зүгээс ерөнхийлөгч Трампын үгэнд харайхан хариу өгөөгүй байна. За гэхдээ нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш хэлцээ дахин эхлэх магадлал өндөр байгаа гэж мэдгдсэн. Тун удахгүй яриа хэлцээ өрнөж болцшгүй гэсэн таамгийг төрүүлж байгаа. За Персийн булангийн орнууд Пакистан, Ираны албаныхан Вашингтон, Тегераны хэлэлцээний багууд энэ 7 хоногийн сүүлээр Пакистанд буцаж ирж магадгүй гэж мэдгдсэн байна. За дипломат ажиллагаа үргэлжлэнэ гэсэн найдвар төрсний дараагаар дэлхийн зах зээл дээр биржүүд дээр газрын тосны үн 100-аас доош орж буурсан ийм хандлагатай байгаа. За харин энэхүү яриа хэлцээ өмнө нь ялангуяа амралтын өдрүүдэд өрнөсөн яриа хэлцээ яагаад бас бүтлгүүтвэ гэдэг шалтгааныг бол улс орнууд хайж байгаа. За бүтлгүүтэх бас нэгэн шалтгаан нь Иран улсын цөмийн амбицтай холбоотой байж болзошгүй байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын хувьд Ираны уран баяжуулах бүх үйл ажиллагааг 20 жилийн хугацаанд зогсоох санал тавьсан байна. За харин хариуд нь Ираны зүгээс 5 жилийн хугацаагаар зогсоох санал тавьсан. За ийм учраас талууд энэхүү цөмийн хэлэлцээртэй холбоотой, за ялангуяа Ираны цөмийн амбицтай холбоотой асуудал дээр тохиролцоонд хүрээгүй нь яриа хэлэлцээ амралтын өдрүүдэд бүтлгүүдэх гол шалтгаан байсан байж болжгүй болж байна. За энэ одоо хаалтын үйл ажиллагаа, за ормосын хоолойг хааж байгаатай холбогдуулан Ирантай холбоотой хөлөг онгоцууд өнгөрснөө хэсгээр бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарал тавьсан. За одоогийн байдлаар Ирантай холбоотой танкерууд ормосын хоолойгоор дамжин өнгөрсөн гэсэн мэдээллүүд ирж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол техникийн хувьд ормосын хоолойг бүрэн хаах ямар ч бололцоогүй. Гэхдээ Ираны эрэг орчинд байгаа хөлөг онгоцуудаа эрсдэлд оруулахын оронд омоны булан болон энтекийн далайд тэнгисийн цэргийн хүчээ үйл ажиллагаанд оруулснаар Ираны булангийн орнуудын одоо булангийн бомбуудыг хаахыг зорж байгаа юм байна. За одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын 10 гаруй байлдааны хөлөг онгоц 10,000 орчим цэргийн албан хаагч Ираны бомб руу орж гарч байгаа альва хөлөг онгоцнуудад хаалт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. За харин энэхүү арга хэмжээг авах гол зорилгоо тайлбарлахдаа Иран улсын эдийн засгийн амин суцыг таслах зорилготой гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл тус улсын хувьд мөнгө хөрөнгө олдог 2 их үсэр байдаг. За нэгдүгürt бол газрын тосны орлого. Тэгэхээр газрын тосны орлогыг ормосын хоолойг хааснаар тасалдуулах сонирхол байна. За мөн усан замаар өөрөөр хэлбэл ормосын хоолойгоор дамжуулан хөлөг онгоцуудыг явуулахдаа тодорхой хэмжээний төлбөр авч эхэлсэн. За энэхүү төлбөр авах орлогыг нь бас тасалдуулах зорилгыг Америкийн нэгдсэн улсаас өвөрлөж байгаа учраас энэхүү арга хэмжээ авчээ. Ормосын хоолой хаагдаж Иран дайн байлдааны үйл ажиллагаа явагдаж байгаагаас дэлхийн эдийн засаг хүндэрч байгаа. За үүнтэй холбогдуулан олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн төлөв байдал ямар байх талаар таамаглал дэвшүүлснээр олон нийтэд танилцуулсан байна. За хэрв Америкийн нэгдсэн улс Израилийн Ирантай хийж байгаа дайн үргэлжилж эрчим хүчний өндөр хിവэр байх тохиолдолд дэлхийн эдийн засаг уналтын эрсдэлд орно гэж олон улсын валютын сан анхааруулсан байна. За олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайландаа газрын тос, байгалийн хүнсний бүтээгдэхүүний үн энэ жил болон эх жил өндөр байх. За хамгийн муу тохиолдолд дэлхийн өсөлт 2026 онд 2%-аас доош унах магадaltaй гэж тооцож байгаагаа хэлсэн байна. За энэ хямрал нь 1980 оноос хойш ердөө 4 удаа тохиолдсон дэлхийн эдийн засгийн уналтын ойрын тохиол болж байгаа гэдгийг хэлсэн байна. За хамгийн сүүлийнх нь ковид цар тахлын үеэр эдийн засгийн нөхцөл байдал уналтанд
орж байсан. За үүнийг бол сануулж байгаа юм. За харин дайн байлдааны үйл ажиллагаа эхэлснээс хойш 6-7 хоногийн хугацаанаас хойш Ормозын хоолын гол тээврийн замыг хаасан байгаа. Америк болон Ираны хоорондох энхийн хилэлцээ бүтлгүүцсний дараа эрчим хүчний үн огцон өссөн. За олон улсын валютын сан үнэтэй холбогдуулан дэлхийн эдийн засаг дахин нэгэн удаа замаасаа хазах аюулд орлоо. За энэ удаа 2026 оны 2 дугаар сарын сүүлээр ойрох дорнодод дайн дийгдэж байна гэж мэдгдсэн байна. За шингэрүүлсэн байгалийн гол нийлүүлэгч болох Катар зэрэг орнуудын хувьд Ираны пуучин нисгэгчгүн онгоцны товтлогоонд өртөх болсон. За үүнтэй холбоотойгоор тэдний экспорт үйлдвэрлэл зарим талаараа зогсонг байдалд орсон. За дэлхийн хамгийн том LNG буюу шингэрүүлсэн байгалийн боловсруулах үйлдвэр болох Катарын Ras Laffan компани зохилтонд өртсөн. За хэсэг хугацаанд бүрэн ашиглалтанд орохгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа. Олон улсын валютын сангийн зүгээс Катарын эдийн засаг 2026 онд 8.6%-аар агшиж, дараа жил бол харин 8.6% өсөлттэй гарах боломжтой гэж тооцоож байгаа юм байна. За харин энэхүү олон улсын валютын сангийн таамаглалд нэгэн улс бол ихээхэн онцлогтой байдлаар дурддагдж байна. Өөрөөр хэлбэл газрын тосны үн огцон өсөж байгаа явдал нь зарим нэгэн улсад ашиг авчирч байгаа. За энэ улс бол Оросын холбооны улс болж байна. За Оросын холбооны улсын эдийн засаг энэ онд болон иргэжил 1.1%-аар өсөх төлөвтэй байгаа гэж таамаглалыг дэвшүүлсэн. За өмнөх таамаглалын хувьд бол энэ оны өсөлтийг 1.8%, 1% гэсэн үзүүлэлтийг гаргаж байсан бол энэхүү эдийн засаг нь одоо энэ нефтийн хямралтай холбоотойгоор газрын тосны үн огцон өснө Оросын эдийн засагт сайн нөлөөллийг учруулж байгаа юм. Оросын холбооны улсын өмнө 4 жилийн өмнө Украинд бүрэн хэмжээний товтлогоо үйлдсэн. За үүнээс хойш бол тус улсад хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байсан. За харин 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн газрын тосны үн огсон өссөнтэй холбогдуулан Оросын холбооны улсад тавьж байсан газрын тосны экспортын хязгаарлалтыг цуцалсан. За мөн тэрээр Ираны 140 сая баррел газрын тосны хоригийг 30 хоногийн хугацаатай төр хугацаагаар мөн цуцлах шийдвэрийг гаргасан. За эдгээр одоо шийдвэрүүд нь бол газрын тос экспортлож үйлдвэрлэдэг орнуудад эерэг нөлөөллийг авчирсан юм үйл явдал болж байна. За гэхдээ Ормозын хоолой хаалттай хэвээр байгаа. За дайн байлдааны үйл ажиллагааг дипломат арга замаар шийдвэрлэх нөхцөл байдал харагдахгүй тохиолдолд дэлхийн эдийн засгийн төлөв байдал бүрхэг байдалтай байх юм байна.